Даатгалыг муу ёрлсон дэмий зүйл гэсэн ойлголт аль хэдийн хуучирч нийгмээрээ даатгалын ач холбогдлыг ойлгодог, басчгүй хэрэгэлдэг болсон байна. Ийхүү даатгал гэсэн нэр томьёо бидний амьдралд орж ирснээр таач мөн даатгалын тухай ойлголтоо сайжруулах нь зөв юм а. Олон улсад даатгалыг ерөнхийд нь амьдралын болон амьдралын бус гэж ангилдаг. Харин амьдралын даатгалыг дотор нь урт хугацааны амьдралын бус даатгалыг ердийн даатгал гэдгээр нь бид илүү сайн мэднэ. За даатгал гэдэг бол санхүүгийн онцлог юм үйлчлэг хийж байгаа. За даатгал нь бол даатгалагчдын хувьд ирээдүйд учирч болзошгүй эрсдлээс нэгдүгээр хамгаалдаг. Хоёрдугаар хэрвээ ирээдүйд тухайн гэрээн дээр заасан эрсдэл үүсэх юм бол тэр эрсдлээс үүдсэн хохирлыг даван туулахад нь санхүүгийн тусалцаа үзүүлдэг юм онцлог юм санхүүгийн үйлчлэг байгаамаа. За даатгал нь бол нэг талаасаа санхүүгийн харилцаа боловч нөгөө талаасаа зайлшгүй гэрээ хийгддэг. Гэрээний эрх зүйн харилцаа даатгагч, даатгалагчдын хооронд заавал явагддаг юм харилцаа гэж байгаамаа. За даатгалын ач холбогдол гэдэг дээр бол хэд хэдэн зүйлийг бид нар бас ойлгох ёстой байна. Хамгийн түрүүнд хэлсэн даатгалын тохиолдол бий болох юм бол даатгалын нөхөн төлбөр олгож гэрээн дээр заасан даатгалын эрсдлээс үүдсэн хохирлыг даван туулахад нь тусалдаг юм санхүүгийн их усүрэг бий болгодог. За хоёрдугаарт даатгалын гэрээ байгуулагдаад явж явах зөвхөн даатгалын тохиолдол бий болсны дараа нөхөн төлбөр олгох гэхээс илүүтэй даатгалын гэрээний хугацаанд эрсдлийг үнэлж за гэрээн дээр учирсан эрсдэл үүсгэхээс бүрэн сэргийлж чаддаг юм харилцаа явж байгаа. Тийм учраас энэ бол даатгалын зөвхөн нөхөн төлбөр олгохдоо биш даатгалын гэрээний хугацаанд эрсдлээс бүрэн сэргийлэхэд нь одоо даатгалагчдын хувьд тусалдаг юм санхүүгийн онцлог үйлчлэг байгаамаа. Ердийн даатгал нь эд хөрөнгө, хариуцлагын буюу тоног төхөөрөмж, барилга байшингийн тал руу илүү чиглэдэг. Харин нөгөө талд үүнийг бүтээж эзэмшиж байгаа хүүхний эрүүл мэнд, амь насыг амьдралын даатгал даатгадаг. Өөр нэг жишээ бол бидний сайн мэдэх нийгмийн даатгал. Нийгмийн даатгалыг бүхэлд нь авч үзвэл төр засгаас нэгдсэн журмаар амьдралын даатгалд хамруулж буй үйлчилгээний нэг хэлбэр юм а. Эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ? Энэ бол та эсвэл таны ажил олгогчийн эрүүл мэндийн даатгалын компанитай байгуулсан гэрээ юм. Хэрвээ даатгуулагч та өвчин тусах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, осол гэмтэлд орох, эм тариа худалдан авах үед гэрээний дагуу даатгалын компани таны өмнөөс эдгээр төлбөрүүдийг төлдөг. Мөн урьдчилан сэргийлэх үзэлгүүд ч багтана. Эрүүл мэндийн даатгалтай хүн дотоодын төдийгүй гадаадын чанартай үйлчлэгээтэй эмнэлгүүдэд санхүүгийн асуудалгүйгээр эмчлүүлэх бүрэн боломжтой болж буй хэрэг юм. Эрүүл мэндийн даатгал нь таны эмчилгээний зардлыг даатгалын компани тусламжтайгаар шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл таны төлсөн хураамж бусад даатгуулагчдын хуримтлуулсан санд нэгдэж урт хугацааны турш хүртээмжтэй цогц хамгаалтыг бий болгодог байна. Тэгвэл та өөрийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн даатгалаа хэрхэн сонгох вэ? Эрүүл мэндийн даатгал нь хаана эмчлүүлэх, хамгаалалтын цар хүрээ хэр өргөн байх, нөхөн төлбөрийн ямар нөхцөлтэй вэ зэрэгээс шалтгаалan ялгаатай байдаг тул та өөрийн төсөв, хэрэгцээ шаардлага тохируулан сонголт хийх боломжтой. National Life даатгал компани нь хувь хүн болон байгууллагад зориулсан эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг тусгаалan үзүүлдэг. Бид даатгуулагчдынхаа цагийг хэмнэх үүднээс эмнэлэг сонгох, тухайн эмнэлэгтэйгээ холбоо тогтооход нь тусалцаа үзүүлэхэд хязээд бэлэн байдаг. Үүнээс гадна эмчилгээ, үйлчилгээний чанарт давхар хяналт тавьж ажилласаар ирлээ. Байгууллагын хувьд сайн эрүүл мэндийн даатгалтай байна гэдэг чадварлаг ажил ёсныг татах, тооцоологдоогүй зардал гарахаас урьдчилан сэргийлэхэд томоохон нөлөө үзүүлдэг. Эрүүл мэндийн даатгал бол та өөртөө болон гэр бүл хамт олондоо оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм а. Хайртай хүмүүс хамтран ажиллахстай сэтгэл тайван амьдралыг бэлгэлээрэй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь даатгалын боловсралтай байхаас эхэлдэг. Амьдралын болон ердийн даатгал нь ямар ялгаатай, юуг яаж хамгаалдаг, ямар тохиолдолд та аль даатгалын компанид хандхаа мэддэг байх нь ирээдүйд хөрөнгө оруулж буй эхний алхам юм а. Амьдралын даатгал нь эрүүл мэнд, амь насыг даатгадаг бол эд хөрөнгө, хариуцлагатай холбоотой даатгалыг ердийн даатгалын компани даатгадаг юм байна. Мөн та аль нэг даатгалын компанид хамрагдсанаар ирээдүйд гинтийн зүйлс гэж байхаа болж санхүүгийн дархлаатай болдог. Хэрэг таны орлогоос үр хүүхэд, эцэг эх, гэр бүлийн амьдрал хамааралтай бол танд амьдралын даатгал хэрэгтэй гэж Сьюзи Ор маань хэлжээ. Танд амжилт хүсье.